Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн ерөнхий боловсролын иргэдийн ундраа сургуульд Япон хэлний сургалтын анги танхимыг бүрэн шинжилэн байгуулжээ. За тус сургуульд Япон хэлний дугуйлан 1993 оноос хойш эхлэн хичээллэж 1996 оноос хойш мэргэжлийн багш удирдлагадор албан ёсны сургалтын хөтөлбөрөөр тасралтгүй хэрэгжиж ирсэн байна. Япон хэлний сургалтанд зөвхөн хичээлийн цагаар хязгаарлагдахгүй Япон хэл суралцах 7 хоног, Япон хэлний баяр, эцэг эхэд зориулсан нээлттэй хичээл, зэрэг олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж сурагчид багш нар төдийгүй эцэг эх асран хамгаалагчдыг идэвхтэй оролцуулдгаараа онцлог юм а. Сургалтын орчныг сайжруулах энэхүү төслийн санаачлаг 2022 онд гарч 25 оны 2 дугаар сарын 19-нд албан ёсоор гэрээнд гарын үсэг зурсан байна. Төслийн нийт өртөг 208 сая 269 мянга 585 төгрөг бөгөөд үүгээр Япон хэлний сургалтын анги танхимыг орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангажээ. Эрдмийн ундраа сургууль нь анх байгуулагдсанаас эхлэн Япон хэлний хичээлийг тогтмол заасаар ирсэн. Үүнийг би их өндрөөр үнэлдэг. Ийм учраас сургуулийн Япон хэлний ангийг засварлах тоног төхөөрөмж өгөн дэмжин тусалсандаа маш их баяртай байна. Мөн сургуулийн багш нарт олон сурагчийг Япон хэлний мэдлэгтэй болгон төгсгөж байгаад баярлалаа. Өмнө нь яг нууцгүй ихэд хүүхдүүдийн маань сурж байсан орчин үнэхээр бас хэцүү байсан. Энэ сургууль маань 1983 онд ашиглалтанд орсон. Шалан өгөршсөн, дээврийнхаа ингээд нөгөө ханаасаа таацнаасаа ахуулаад мөөгөнцөрчсөн ийм орчин байсан. Тэгтэл одоо бол ингээд бүр цоо шин ертөнц маш их сайхан орчин бүрдүүлж өгсөн. Хүүхдүүд маань болон хичээл зааж байгаа багш нарт бид одоо хичээхэд үлдэж байна гэж бодож байна. Төслийн гол зорилго нь сурагчдын нас түвшинд тохирсон сонирхол татгуйц хэрэглээнд суурилсан сургалтын орчинг бүрдүүлэх, ингэснээр унших, бичих, сонсох, ярих дөрвөн чадварыг цахим болон танхимын хосолсон сургалтаар илүү үр дүнтэй эзэмшүүлэх боломж бүрдэж байна. Энэ байдлаар манай Эрдмийн ундраа сургууль яг Япон хэлээр одоо 200 гаруй хүүхэд суралцж бас тэр сурсан төгсөгчд маань бас эргээд бас ингээд сургуульдаас багшлахаас ийм эргэх холбоотой ийм сайхан сурагчдад бас хөрсөн, эцгийгчд хөрсөн ийм ажиллагааг бас дэмжиж, тусалж бас хамтарч ажиллаж байгаа санхүүгийн болон бодит байдлаар дэмжсэн дүүргийн Баянгол дүүргийн засдаргын тамгын газар, нийслэлийн боловсролын газар мөн Японы элчин сайдын яамд бас талархснаа илэрхийлье. Ухаалаг самбар компьютер дэлгэц зэрэг дэвшилтэд төхөөрөмжийг хичээлд ашигласнаар сургалтын чанар дээшилж багш нарын ажлын ачаалал буурч сургалтын арга зүй шинэ шатанд гарчээ. Үүний зэрэгцээ Япон хэлний мэргэжлийн багш нарт зориулсан сургалт туршлага солилцох семинар зохион байгуулах таатай нөхцөл бүрдсэн байна. Мөн Монгол-Японы найрсаг харилцаа боловсролын хамтын ажиллагааны бодит илэрхийлэл болсон энэхүү төсөл нь ирээдүйд олон улсад өрсөлдөх чадвартай гадаад хэлтэй шинэ үе бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байна.